За эндээс нэг бай захиад өгж үзнэ найзаа яа. Учир нь гэх юм бол ордер блок л ороод ирж байгаа. Нэг цагийн ордер блок гэсэн баха. Ерөнхий харъя. Захиалга жоох харж байгаа. Лото ерөнхийдөө 0.1. Стоп лоссыг хідээр тавьчих. Энд гэхдээ буцаад дэше татах хамаа. Хэрвээ энэ хавьд орж ирвэл за жоохон нэг гайгүй 50 пипний стоп лосс гэж үзэх юм бол 0.5 $5 0.2-оор орох хэрэгтэй. За энэ захиалгыг өглөө. Энэ захиалгыг ерөнхий зүгээр туршиж үзнэ мэдээж. Stop loss 50 pip-ний stop lossтой би stop loss агуулах юм бол $10 буюу одоо байгаа аккаунтынхаа 1% алдна гэсэн үг. Өнөөдрийн хамгийн ихний арилжаанд орж үзлээ. За энэ чэнэс ингээд 50 pip. Дэш ерөнхийдөө хэрвээ явах юм бол бас жоохон харуулж байгаа. 1.2 3. Үхээс хойш. Нэг иймэрхүү харилцаа. Өнөөхдөө хийж үзцгээе хамтдаа. Өнөөдөр харилцаа хийх бол хүлээлт. Харилцаа хийхин тулд хүлээн, харилцаанд орсны дараа хүлээн. Миний энэ орж байгаа харилцаа бол үндсэндээ дутагдaltaй заяа guys яг үндэ. Яа тэгэхээр ямар нэг сетап бүрдээгүй зүгээр би 15 минутаар харж байгаад энэ ордер блок руу орж ирсэн. За ордер блокч багтээ энэ чи яг үндэ зүгээр өмнөх тэрэндээ resistance биш энэ чи бүр яа зүгээр яг энэ тийм нэг цагийн өнөхдөө ордер блок руу орж ирээд энийг шалгаж байгаа шүү. Гэхдээ энэ одоо юу доош ороод ирлээ. Энэ арилжааг алдах магадлал айгүй өндөртэй. Stop loss хараад өгөх байгаа. 50 пипний stop loss. Ерөнхий арилжаанд орохдоо гэхдээ stop-ыг бүрдүүлж буюу ямар нэг арилжаанд доошо тренд лайн одоо энэ гэхдээ 1 минутын чарт. 1 минутын чарт дээр доошо тренд лайн ингэж хүчтэй орж ирж байгаа тохиолдолд дээшээ бай арилж орж байгаа бол ямар нэг юм харанхуй оролт хийхгүйгээр энэчнээс хэрэг өсгөр бол энэчнээс өсгөр бол чарт чам ингэж явж байгаад ингээд дээшээ өгсөд ингээд буцаад ингээд higher high болоод higher low болоод ингэсний ар дээр энэчнээс ерөнхийдөө арилжаан дээшээ гэж оруулах зүгээрээ. Гэхдээ би саяныхыг болохоор үндсэндээ зүгээр л туршлах маягаар орчиж байгаа болохоор ингээд саяны арилжаа энэ арилжаа stop loss оглоо. Тэгэхээр зүгээр иймэрхүү арилжаанд хаяа явах хийж хагаад бас гимгүүлээд гэдэг. Снайпер энтри болох бас магадлал өндөр. За эндээс нэг бай туршиж үзье тэгээд. Энэхэн доор stop loss та. Дэшээ юм хэвээр. Хэсгэн харах юм уу? Яг зөв орч чаддаг бол би энэ сая stop loss энэний доор өгөөд ийшээ TP тавьж үзэн гэсэн үг л дээ. Яг жоо хурдан гэсэн үг л дээ. Энд чи одоо ингээд stop loss арилжаа орлоо гэж үзэхэд энэний доор stop loss. За ингээд өчтөд тэнгуүтээ ийшээ ингээд арилжаанд ороход 1.3 дээр шүтээ арилж болж байгаа. Маш бага цаг дээр удаан хүлээхгүй юм ихэд оролт гаралтуудыг юм гэсэн үг. Хурдан арилжаа, scalp төрлийн трейд гэх юм.
Ингээд бол машаал айгу хурдан стопод бил. Айгу fucking амаатай. Нэмэгдэхгүй л шүү дээ. Надад 11 л шүү дээ. Яг энийг брейк ивэн хийчихэж байгаа болохоор дахиад ерөөхдөө дээшээ хол явж магадгүй гэж бодоод стоп-лосоо брейк ивэн болол хотлоо л да. Стоп-лосыг ядаж энэ ловын дор ерөөхдөө тавьж өгөх хэрэгтэй. Гэхдээ энэ хөдөлгөөн дахиад дээшээ хүчтэй хол явахаар бол энэ хавийн ерөөхдөө байруудыг буцаж доошоо орж иж ерөөхдөө стоп-лос буюу брейк ивэнүүдийг түүх хөдөлгөөн орж ирэх хэрэгтэй. Тэгжиж бүр ерөөхдөө бас дээш ордог. Тэр үед нь баяг бас зүгээр. TP энэ дээр оруулаад болж байна хоёр та. Энэ бол зүгээр л нэг туршилтын ерөөхдөө арилжаа байсан болохоор энийг шууд ингээ хаалаа 12 долларын ашигтай буюу энэ арилжаа саяны ерөөхдөө алдагдaltaй арилжааны хаалдаглалыг аваад буцаад ерөөхдөө 1 долларын ашигтай болгоо гэж байна. Энэ дотор энэ ла яаж зурагдаж болох вэ? Энэ хав дээр энэшлэг магадaltaй гэхээр энэ чинь resistance аваад буцаад доош орж ирээд иймэрхүү улаан лаа ерөнхийдөө зурагдах боломжтой. Эндээс хэдүүлээ зүгээр дахиад нэг маш богино хугацааны сел арилжаа бас туршаад үзэх боломжтой. Stop loss-ыг хэд дээр тавих вэ? За 30 pp stop loss-тай. 0.4-оор. За нэг сел арилжаанд ороод үзье. За доошоо орж ирж байгаа. За энэ ерөнхийдөө хангалттай энэ дээрээс за эндээс хаач. Маш хурдны арилжаанууд болохоор энийг нэгээ харьцах баг нэг рекс-ривартай л арилжаа. Нэг ч баг хөрсөнгөө те. Манай ингэнгүүт тоох өсөтэн. Тэгээд доошоо очиж нэг тэнцэс нэг зүгээр нэг халтгаан дахиад баа ярилцаад туршиж үзгээ хэвлээ. Пик айго баг тавьж байгаа болохоор нэг одоо энэ чинь ингээ 20 pip гол дээр 20 pip-ний stop loss гэдэг бол ерөнхийдөө айго баг хөдөлгөөн гэсэн үг. Тэгээд арилжаанд орж байгаа болохоор бас давгүй гэсэн үг. Энэний доор энэ ловын доор тэгээд stop loss үгүй типик бол бас ингээл энэ хав дээр л авчихна гэсэн үг. За энэ арилжаа юу хангалттай гэж үзээд энэ арилжаанаас юу скап төрлийн арилжаа болохоор ингээ гарчиж байгаа шүү. За. Дахиад нэг 10 хэдэн доллар ашигтай. Нэмээрөө. Гурлан байна да. За тэнцээс нэг юм бай захиалга хэдүүлээ ороод үзье. Энэ stop loss-ыг энэний доор буюу 1.4%. 1.4%-ыг балансныхаа эрсдэлд оруулж байгаа. Хэрвээ энэнийг доош сэтгэх юм бол энэ хөдөлгөөн дуусаагүй байж гэсэн үг байхгүй юу? Дахиад доош үргэлжилнэ гэсэн үг. Тэгэхээр дууссан гэж үзэх юм бол хэрвээ энэчнээс бас дээшээ бай буцаад ороод ирэх боломжтой. Гэхдээ энэ бол бас ерөнхийдөө эрсдэл өндөртэй арилжаа. За энэ арилжааг алдлаа хэвлээ. Тэр нэг арилжаа алдлаа. За энийг өстө жинхэнэ туршиж үзье. Хурдны жинхэнэ скал гэсэн. Энэ гэхдээ stop loss бол жоохон эрсдэлтэй л энэ дээр тавилаа гэж бодоод арай юу тал. За энийг стажик тоглоом маягаар тоглоомч баг. Энийг бол амар туршилтын юу хийж үзсэн.
Тэр удаа хөлөө хүчний надад. Энэ хөдөлгөөнийг бараг л ойлгож эхэлэх гэдэг юм. Энэ дэш ерөөхдөө явахаар болчихоо да гэж харагдаад байна. Энэ бол стоп лосс авах нь ойлгомжтой юм да. Энэ бүсийг ерөөхдөө энэ ч байгаа энэ бүсийг сэтэлж гарч ирээ буцаж доош орж ирээд эндээс ерөөхдөө дэшээ бас бусаас орж ирэх боломжтой юм шиг харагдаад байна шүү.